Мөнхийн эзний ялалт. Цоо шинтхэн энэ дууг мөнхийн эзэнд дуулцгаая. Учир нь гэвэл тэр гайхамшигт үйлс бүтээлээ. Хүч чадлаараа, ариун гараараа өстөн дайснуудаа тэр ялан дийллээ. Мөнхийн эзэн энэхүү ялалтаа хүн бүгдэд харууллаа. Буруутай хүмүүсийг тэр үнэн шударгаар хэрхэн шийтгэхээ улс үндэстнүүдийн өмнө харууллаа. Израилийн ард түмэнд зориулсан хувиршгүй үнэнч хайраа, найдвартай үнэнч чанараа тэр эргэн саналаа. ертөнцийн эзний маань авчирч өгсөн ялалтыг энэ дэлхийн зах хязгаарт буй улс үндэстнүүд хүртэл харлаа. Аян дэлхийн ард түмэн бүгдээрээ мөнхийн эзэнд хандан баярын дуугаа дуулахтун, зэнглийн дуугаа дуулан, магтаалын дуугаа өргөхтун, мөнхийн эзэнд зориулан ятг хөгжмийн гიშгэнд магтаал дуугаа дуулахтун, аялгууд хөгжмийн гიშгэнд ятг хөгжмийн аянд магтаал дуугаа дуулахтун, үрээ үлэн эвэр бүрээгээ татан мөнхийн эзэн хаанда баяр хөөрөө илэрхийлэхтун, тэнгис далай хүрхрэх болтугай. Тэнд байгаа юм бүхэн, хөрс дэлхий болон тэнд байгаа хүн амьтан бүгд аз жаргалын дуугаа дуулах болтугай. Гол мөрнүүд алгаа ташцгааг, уул нурууд хамтдаа мөнхийн эзний өмнө баярын дуугаа дуулцгааг. Учир нь гэвэл энэ дэлхийг тэр үнэнч шударгаар захирахаар ирнэ. Улс үндэстнүүдийг тэр шударга ясныхаа үндсэн дээр захирах болно. Бүхний дээд эзэн хаан бол ертөнцийн эзэн. Мөнхийн эзэн бүхнийг захиран заларч байна. Улс үндэстнүүд бүгд жичрэн дагцгаа. Гэрээний авдран дээрх далавчтай юр бусын элчийн хоёр дүрсийн дунд хаан ширээгээ залаад тэр оршин байна. Газар дэлхий жичрэн дагцгаа. Сион уулан дээр оршин буй мөнхийн эзэн агуу их болой. Улс үндэстнүүдийг удирдан захирагч нь тэр болой. Аимшигтай сүрлэг бөгөөд агуу их нэрийг нь ард түмнүүд магтан дуусгай. Тэр бол төгс ариун билээ. Агуу их эзэн хаан минь, та шударга ёсон дуртай билээ. Тэгш эрхийг таал тогтоосон. Шударга үннийг таал хэрэгжүүлдэг. Яахвын үр садын дунд та шударга үннийг тогтоосон билээ. Мөнхийн эзэн ертөнцийн эзнээ өргөмжлөн мандуулъя. Өмнө нь ирээд түүнийг өргөмжлөн хүндэлцгээе. Тэр бол төгс ариун билээ. Түүний сүмийн ариун тушаалтнуудын дунд мөшөөх Аарон нар байсан. Түүний нэрийг дуудан түүнтэй ярьдаг хүмүүсийн дунд Шимүүл бас байсан. Мөнхийн эзнээс тусламжгүй тэднийг дуудахад нь тэр хариу өгдөг байсан. Үүлэн баган дундаас мөнхийн эзэн тэдэнд үгээ хэлдэг байсан. Өгсөн гэрээ, тогтоосон хуулийг нь тэд дагаж явдаг байсан. Мөнхийн эзэн ертөнцийн эзэн минь та тэдэнд хариу өгдөг байсан. Үргэлж тэднийг өршөөн уучилдаг ертөнцийн эзэн нь та байсан. Гэхдээ та тэднийг буруу хэрэг хийхэд нь хариуг нь өгдөг байсан. Мөнхийн эзэн ертөнцийн эзнээ өргөмжлөн мандуулъя. Өөрийнх нь уулан дээр түүнийг өргөмжлөн хүндэлцгээе. Учир нь гэвэл мөнхийн эзэн ертөнцийн эзэн маань төгс ариун болой.